Сайн байна уу? Ирцай сугийн заяа мэдчилж байна. Та бүхэнтэйгээ энэ удаагийн бичлэгээр уулзахад маш их баяртай байна. За ингээд өнөөдрийн сэдэв бол бас маш чухал сэдэв байгаа. Тэгэхээр гэр бүлээ зохиохгүй явж байгаа залуучууд мөн залуу гэр бүлүүд маань тийм ээ яаж алж жаргалтай сайн гэр бүл байгуулах вэ? Тийм ээ яаж хань нэрлээ зөв сонгох вэ гэдэг дээр нэлээд туслах ийм бичлэг болно гэж найдаж байна. Тэгэд маш алдартай сэтгэл засалж гэр бүлд зөвлөгөө өгдөг маш олон жилийн туршлагатай ийм хүний хэлсэн үгийг би орчуулж хүргэж байна. За ингээд та бүхэн маань маш анхааралтай, дуустал нь анхааралтай сонсоорой гэж хүсэх байна. За ингээд эхлэе. 1. Харилцаагаа өргөжлүүлж чаддгүй хүмүүсийн нийтлэг шин чанар нь нөгөө хүнээсээ хэд өндөр хүлээлттэй байдаг. Хүлээлт нь өндөр учраас харилцагч нь хүслийг нь хангах объект гэж үздэг тул нөгөө хүн хүслийг нь биелүүлвэл сайн хүнд тооцож, харин хүслийг нь хангахгүй бол маш муу хүн болж хуурдаг бөгөөд ингээд сэтгэл хөдлөлийг нэгтгэх чадвар нь ихээхэн буурдаг. Үүндээ хэн нэгэн санхүүгийн хувьд бэлэн боллоо гэд гэрлэхэд бэлэн байна гэсэн үг биш ээ. Сэтгэл, оюун санааны бэлтгэл чухал гэж бодож байна. Удаан хугацааны харилцаанд тийм ч сайн биш. Хайраа өргөжлүүлж чаддгүй хүн нь нөгөө хүнээ байгаар нь хүлээн авах бус зөвхөн харилцааны нэг хэсэг объект гэж хардаг. Хэсэгчлэн объект болгон харна гэдэг нь миний хүслийг хангадаг хүн үү үгүй юу гэж харахыг хэлдэг. Зөвхөн өөрийн хүслийг хангах хэрэгсэл гэж үзвэл бид урт хугацааны харилцаатай байж чадахгүй. Харилцагчаа байгаар нь харж надаас өөр хувь хүн гэдэг утгаар янз бүрийн талаас нь сонирхож харилцах хэрэгтэй бөгөөд ингэж чадвал харилцаа шиг харилцаа болж чаднаа. Нөгөөтэйгүр хэн нэг нь надтай сайн харьцуул үнэхээр дуртай байж эсрэгээрээ урмыг нь хугалахад түүний хийсэн бүх нинжин сэтгэлийг үгүйсгэж муухан гэж үздэг. Эцэст нь ийм байдалд хүрдэг. Бусдад ашигч байдлаар уулздаг хүмүүс нэгдэх чадвар сул байдаг бөгөөд өөр хинтэй ч ялгаагүй удаан хугацаанд харилцах боломжгүй байдаг. Өөрийн дур зоргоор таамагладаг хүмүүс бас байдаг. Таамаглах гэдэг нь бусдын санаа бодлыг харилцан ярилцаж ойлгох бус. Харин өөрийн зүн совин эсвэл таамаглалаар дамжуулан бусдын санаа бодлыг уншдаг гэсэн үг ээ. Гэхдээ тийхүү таамаглах үед сөрөг бодол нь их байх болов уу? Эрг нь их байх болов? Сөрөг талаас нь таамаглах нь элбэг байдаг. Хүн хоорондын харилцаанд сөрөг туршлага ихтэй байсан хүмүүс бүр ч илүү сөрөг дүнэлт гаргадаг. Хэрэг хэн нэгэн рүү залгаад тэр хүн ямар нэгэн шалтгаанаар уцаа авахгүй бол надад дургүй зэд миний дуудлагаас зайлсхийж байна гэж сөргөөр боддог. Бас нэг жишээ хэлбэл харилцан ярилцаж буй хүн хоолоогоо засахад тэр миний ярьж буй зүйлийг сонсохыг хүсэхгүй байгаа учраас хоолоогоо заслаа гэж сөргөөр дүгнэдэг. 2. Үндэ олон хүнээс асуухад 30 гарсан ч би насанд хүрээгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Насанд хүрээгүй гэж хариулсан хүмүүсийн нийтлэг шин чанар бол хариуцлага гэдэг үгтэй холбоотой гэж бодож байна. Хэрэв үнэхээр насанд хүрсэн бол өөрийнхөө амьдралыг хариуцаж чадах хүмүүсийг насанд хүрсэн хүн гэж хэлж болно. Өөрийн хийсэн сонголт, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг хүмүүсийг бид насанд хүрэгчид гэж нэрлэдэг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ зөвхөн сонгох шийдэх асуудал биш юм аа. Тэрхүү сонголт шийдвэрээс сайн үр дүнд хүрэхийн төлөө хичээх хариуцлагатай хүн нь насанд хүрсэн хүн юм аа. Нөгөөтэйгүр өөрөө сонгож шийдчихэд сүүлдээ харамсдаг хүмүүс олон байдаг. Чамтай гэрэлсэндээ харамсаж байна гэх мэт. Үүндээ шийдвэрийн хариуцлага нь тухайн шийдэж буй хоронд бус. Өөрийнх нь гаргасан сонголт шийдвэрийн сайн үр дүнд хүрэхийн төлөө хэр хэмжээнд хичээж байгаагаар нь тухайн хүн шийдвэртээ хэр хариуцлагатай байгааг харуулах хүчин зүйл юм аа. Тиймээс гэрлэхэд үнэхээр бэлэн хүмүүс бол өөрийн сонгосон гэрэлтийг жинхэнэ сайхан гэрүүл болохын тулд шаргуу ажиллахад бэлэн байгаа хүмүүс юм аа. Хүн хоорондын харилцааг гүнзгийрч ойртох тусам зайлсхийх боломжгүй зүйл бий. Энэ нь хоорондоо муудалцах явдал. Үүнийг зөрчлөх гэж хэлж болно. Зөрчлөлөө нь хоорондоо илүү ойртож дотносох чухал элемент юм аа. Зөрчлөөнгүй ойр дотн харилцаа гэж байхгүй. Зарим хүмүүсээс асуухад бид хоёрын хооронд ямар ч зөрчил байдаггүй. Бид муудалцдаггүй гэж хэлдэг. Үүнийг сонсоод надад хоёр зүйл бодогддог. Энэ хоёр үнэхээр ойр дотнд байдаггүй. Тодорхой хэмжээний зайтай харьцдаг гэж харах юм уу? Эсвэл нэг нь нөгөө хүнийхээ төлөө золиос хийсээр байдаг. Муудалцахгүй тулд байнга тааруулж дуулууртай байдаг байх гэсэн бодол төрдөг. Тиймээс бүхэл харилцаа нь ойртож дотносох тусам зөрчлөөнөөс зайлсхийх боломжгүй байдаг. Тэгэхээр та хэн нэгний насан туршдаа хамт байгаасаа гэж хүсэж байгаа бол хамгийн гол нөхцөл нь зөрчилдөөнийг сайн шийдэж чадах хүн байх нь чухал.
Зөрчилдөөнийг харилцан яриагаар шийдвэрлэх гэдэг нь нөгөө хүнээс би юу хүсэж байгаагаа, тухайлбал би юунаас болж гомдсон, ямар хүлээлт, хүсэл эрмэлзэлтэй байснаа хэлж, чи ийм зүйл дээр анхааруул сайн байна зэрэг өөрийнхөө яахыг хүсэж байгааг хэлэх. Мөн нөгөө хүнээс яагаад гомдсноо тайлбарлахыг хүсч харилцан бие биенээ ойлгож, буулт хийж, гарч буй асуудлаа шийдэж явах нь сайн. Ийм зүйлийг хөгжүүлээгүй бол хүн хоорондын харилцааг урт удаан хугацаанд өргөжлүүлэхэд хэцүү байдаг. Тэгэхээр хэрүүл маргаан гарахад зүгээр л зайлсхийдэг. Эсвэл чимээгүй болчдөг хүмүүс бол анх үерхэж байхад чамайг ойлгоод чимээгүй болчихсон юм шиг санагдаж болохч харин гэрэлсний дараа цаг хугацаа өнгөрөх тусам хэрүүл маргаантай үед ярихгүй бол үнэхээр бухимдалтай хэцүү байх болно. Тэгэхээр урт хугацааны харилцааны хамгийн чухал зүйл бол харилцан ярианы замаар зөрчлөөнийг шийдвэрлэх чадвар бөгөөд энэхүү харилцан яриагаар шийдэх арга замын хамгийн чухал зүйл нь сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэх бус. Харин сэтгэл хөдлөлийн ард нуугдаж буй хүслээ ярих нь хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. 3. Гэрлэхээс өмнө бие биенийхээ эцэг эх, гэр бүлийг харах шаардлагатай юу? Олон хүмүүс гэрлэхээс өмнө эцэг эхийг нь мөн гэр бүлийг нь сайн хараарай гэж ярьдаг. Энэ бол миний хувьд зоосны хоёр тал шиг санагддаг. Мэдээж нэг шалгуур байж болно. Эвтэй найртай гэр бүлд өссөн хүмүүс бусдыг илүү сайн ойлгож, тогтвортой харилцаатай байх магадлал өндөр байж магадгүй. Гэтэл үнэн хэрэгтээ бид аав ээжийг нь сонгодгүй шүү дээ. Аав ээж нь салаагүй гэр бүл бол мэдээж сайн байж болох ч хэрэв аав ээж нь салсан юм уу, одоо хүртэл хоорондоо муудалцаж сайн биш харилцаатай байвал яах вэ? Ер нь тухайн хүний гэр бүл эцэг их нь хараад л хүнийг дүгнэнэ гэдэг асар том асуудал юм аа. Яг нь мэдээлэл авч болно. Гэхдээ бодит байдал дээр хүн хүрээлэн буй орчин нөлөөнд автдагч хүрээлэн буй орчиндөө захирагддаггүй. Тийм ч учраас бид эцгийн сонгох боломжгүй зүйл гэдгийг онцлог хэлмээр байна. Хүн аав ээжигээ сонгож төрдөггүй. Сонгож чадаагүй аав ээжээсээ болж өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Мөн сайн эцэгтэй учирч бага наснаасаа зовх зүйлгүй тогтвор суурьшилтай өссөн хүмүүс ч байдаг. Тэгэхээр шудраг бус байгаа үсттэй өөрийн сонгож чадаагүй гэр бүлээсээ болж элдвэр хэлүүлнэ гэдэг. Сайн эцэгтэй уулзаагүй зохисоор халамж аваагүйгээс хүмүүжил төлөвшлийн дутагдлаа байлаач насан турсан хойноо гайхалтай төлөвшөж өөрчлөгдсөн хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг аав ээжийг нь хараад л шууд өгнөж болохгүй. Тэгвэл эдгээр хүмүүс яаж төлөвшөж өөрчлөгдсөн бэ? Энэ хоёр төрөл байдаг. Эхнийх нь аав ээж нь биш ч амьдралын явцад өөрийг нь үнэхээр ойлгож, хэцүү үед нь дэрэгдэнд байж, сэтгэл санааг нь чин сэтгэлээсээ анхаардаг нэгнтэй учирсан. Энэ нь найз, багш, шашны итгэлтэн, эсвэл хань ижил хинч байж болно. Эдгээр хүмүүсээр дамжуулан сайн төлөвшлийн байдал шилжсэн хүмүүс байдаг. Хоёр дахь төрөл нь багадаа хэцүү амьдралыг туулж байсан ч бусдаар биш, өөрөө их хөдөлмөрлөж, байнга суралцаж, сэтгэлээ эмчлэх үг бичиж, өөрийгөө эдгэж сэргэж чадсан хүмүүс юм аа. Үүнийг олдмол хамгаалалттай төлөвшил гэдэг. Тодорхой үйл явцад өөрийн хүчин чармайлтаар үнэхээр сайн хүн болохыг хичээж, илүү сайжирч чадсан байдаг. Гэвч эдгээр хүмүүсийг эцэгхэн салсан, өөрт толгоорсон аав эсвэл ээжтэй гэр бүл мөн гэр бүлийн зөрчлөнтэй гэж шүүмжилж сөрөг талаас нь харах нь туйлын явцуу хандлага юм аа. Тэгэхээр тухайн хүн хэнтэй ямар хүмүүсийн дунд өссөн бэ гэдэг нь чухал бөгөөд зөвхөн эцэгийнхээ байдлыг харах бус. Дээр хэлсэнчлэн ямар хүмүүстэй нөхөрдөж байна гэдэг ч бас чухлаа. Мөн бусад хүчин зүйл болох найз нөхдийн харилцаа, нийгэмд ямар хүрээлэл үүсгэж өдөө хүртэл өс шүгжиж ирснийг нь бас харах хэрэгтэй. 4. Амархан дуустдаг харилцаа, удаан үргэлжилдэг хайр хоёрын ялгаа. Хайрыг бий болгодог 3 дугуй байдаг гэж би боддог. Нэгдүгээр нь гал халуун дурлал, хоёр дахь нь хариуцлага, гурав дахь нь дотн харилцаа гэж хэлж болно. Энэ 3 дугуйтаар явхад хамгийн тогтвортой замаар явж болно. Гэвч харамсалтай нь энэ 3 дугуйн нэг болох гал халуун дурлал нь багс нь гарцаагүй. Учир нь энэ халуун хайр гормоны нөлөөгөөр мэдэрдэг учраас энэ хайрын дуусах хугацаа нь гал халуун байдал дуусах хугацаа гэж хэлж болно. Богиндоо гэвэл 2-3 сар орчим, удаандаа гэвэл 2 жил орчим үргэлжилдэг гэж үздэг. Энэ дугуй жижиг болж үйл ажиллагаанд багасаад ирэхээр хайрын хүрд 2 дугуйгаар явхаас өөр аргагүй болно. Нэг нь хариуцлага, нөгөө нь дотн харилцаа болсон учраас энэ харилцаагаа бид сайн хөгжүүлэх нь маш чухал. Удаан хугацаанд хайрыг жигэн утгаар нь хөгжүүлэхийн тулд эхлээд гал халуун хайраар эхэлдэгч
Дараа нь нөхөрлөл болгон өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр нас ахих тусам хайранд гүнзгийрч илүү дотн харилцаатай болдог. Дотн харилцаа улам бүр нэмэгдэж байгаа нь түрүү хэлсэнчлэн хайр нөхөр шиг болох явдал юм аа. Тиймээс нас ахих тусам бие биенээ маш их хайрлаж үнэхээр дотны найзууд шиг болдог. Ийм дотн харилцааг бий болгохын тулд үүндээ бага зэрэг анхаарал хандуулах хэрэгтэй. Хэдийгээр та нөгөө хүнээ урдынх шигээ тийм ч их сонирхох сэдэлгүйч нөгөө хүндээ өчүүхэн төдий анхаарал хандуулж мэдрэмжийг нь сонирхож байх нь зүйтэй. Илүү дотн болохын тулд зарим шин зүйлийг хамтдаа хийж болно. Ямар нэг хобби ч юм уу. Сэтгэл судлаач Аарон Артур өөрийгөө тэлэх онолын талаар ярихдаа хайраа хөгжүүлж буй хосуудын нийтлэг шин чанар нь тэд харилцаандаа бие биенээ хөгжүүлж байгаа мэдрэмж төрдөг гэжээ. Тэгэхээр энэ зүгээр нэг хайр биш, харин сайн харилцааны мөн чанарт ойрхон байна гэсэн үг ээ. Үнэхээр хайраар дүүрэн харилцаа нь бид хамтдаа үүсдэг харилцаа юм аа. Гэхдээ ингийн тулд харилцагчийнхаа ирээдүйн хүсэл мөрөөдөл аз жаргалыг сонирхож байх нь зүйтэй. Тиймээс үнэхээр хайрыг хөгжүүлдэг хүмүүс харилцагчдаа эдгээр асуултыг тавьдаг. Энэ нь зөвхөн хайр дурлалын харилцаа төдийгүй. Хүн хоорондын харилцаандаа сайн хүмүүс үнийг хийдэг. Жишээ дурдвал сүүлийн үед хийх дуртай болоод байгаа зүйл нь юу вэ? 5 жилийн дараа тэтгэврт гарахтаа юу хиймээр байгаа вэ? Гэх мэтээр харилцагчийнхаа ирээдүй, хүсэл мөрөөдөл, аз жаргалыг нь асуу сонирхвол эдгээр маш том дэмжлэг болдог бөгөөд бие жалгаагүй энэ зүйлсийг харилцагчтайгаа хуваалцвал харилцан аз жаргал зорилгодоо хүрэхэд нь дуртайя тусалж чаднаа. Ингэснээр харилцан үр ашигтай өргөн хүрээтэй харилцааг бий болгоно. Гэвч харамсалтай найз нөхдийн харилцаа, эцэг эх, үр хүүхдийн дотн харилцаа, тэрч байтугай эхнэр нөхрийн харилцаанд ч энэ тухай асуухгүй тохиолдол олонтаа байдаг. Бид нөгөө хүнийхөө хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, зориг, ашиг сонирхлыг асуудаггүй. Аз жаргалтай байгаасаа гэж хүсдэгч асуудаггүй. Тэгэхээр бид яадаг вэ? Зүгээр л өхийг хүсдэг зүйлээ өгдөг. Хүн хоорондын харилцаа буруу үргэлжлэлээр байгаа шалтгаан нь бидний хичээл зүтгэл дутсанд биш, харин бидний хичээл зүтгэл эцсийн дүндээ өөрийгөө төв болгодог явдал. Бид хайр сэтгэл нөхөрлөө хөгжүүлэхийн тулд нөгөө хүнийхээ аз жаргал, ирээдүй, сонирхлынхын талаар асуух нь маш чухал юм аа. 5. Хичнээн ойр дотн харилцаатай ч сахих ёстой зүйл гэж байдаг. Хүн хоорондын харилцаанд хичнээн дотн харилцаатай байсан ч би хэлж ярихгүй бол нөгөө хүн маань таны юу бодож байгааг мэдэхгүй гэж бодох хэрэгтэй. Тиймээс урт хугацааны харилцаагаа хадгалж чаддгүй хүмүүсийн асуудал бол тэд өөрсдийн хэлхийг хүссэн зүйлээ бусад ярихдаа муу байдаг. Хэлж яриагүйс болж үл ойлголцсон урам нь хугардаг бөгөөд урам хугаралт нь 2-3 болж чухал. Сүүлдээ тоон чанарын хувьд өөрчлөгддөг. Энэ нь улам бүр томорч урам хугарах нь дургүйцэл болж, дургүйцэл нь уур хилэн болж, уур хилэн үзэн ядалт болж, үзэн ядалт нь зэвүүцэл болж бавгаар томордог. Эцэс нь давж дааж чаддгүй болохоро харилцаагаа тасалдаг. Хэрэг та гунигтай байгаа бол түүнийгээ гаргах хэрэгтэй. Тиймээс харилцан ярилцах нь маш чухал. Гэхдээ энэ тийм амар биш ээ. Би сэтгэл заслын эмч болохоор олон хосуудад зөвлөгөө өгдөг. Хамгийн харамсалтай зүйл бол хүн бүр хамтрагчаа буруутгаж нөгөө хүнийхээ талаар гомдлохдоо их сайн байдаг. Их мөнгө төлж орж ирчгээд харилцаагаа муулж буруутгахад их мөнгө цаг зарцуулдаг. Би зогсоохгүй бол зогсдоггүй. Миний үүрэг бол тэр гомдлыг нь харилцагчд нь би ингээд урам хугараад байна гэж хөрвүүлж өгөх явдал байдаг. Энэ хүн намайг сонсохгүй байна. Ингэж гомдлвол энэ хүний хүсэж байгаа зүйл нь юу вэ? Өөрийнх нь яриаг тасалгүй сонсож өгөөч гэж хүсэж байна. Би ингэж орчуулад хэлж өгвөл тийм ээ гэж хэлдэг. Бас ингэж гомдлдог хүн байдаг. Би энэ хүний төлөө юу ч хийсэн бай, энэ хүн огт оошоодаггүй гэж хэлдэг. Тэгвэл энэ хүн юу хүсэж байна вэ? Өөрийнх нь хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна гэсэн утга. Тэгэхээр хоёр хүн өөдөөсөө хараад харилцан юу хүсэж байгааг нь хэлүүлдэг. 10 хосын дундаас 9 нь ярьж чаддаггүй. Их хэцүү юм хэлэх гээд байгаа юм уу даа гэж бодоод цаасан дээр бичиж өгдөг. Цаасан дээр бичсэн харилцан яриаг уншаарай гэд өгөхөд уншиж чаддаггүй 7-8 хос байдаг. Мэдээч хэрэг хоорондын харилцаа нь муудсан байгаа учраас тийм сэтгэл хөдлөлтөй байгааг нь ойлгож болохч хамгийн чухал нь амьдралдаа нэг ч удаа бие биедээ юу хүсэж байгаа нухацтай, тайван,
ятгаж хэлж үзээгүй хүмүүс юм аа. Бид удаан хугацаанд харилцаатай байхыг хүсэж байгаа бол нөгөө хүндээ юу хүсэж байгаагаа таймнаар ойлгуулж, ятгаж хэлж чаддаг байх ёстой. Яагаад миний яриг сонсохгүй байгаа юм бэ гэж уурлах биш. Харин чи миний яриг талтуулгүй сонсвол сайн байна. Тэгвэл би жоохон хүндлэгдэж байгаа мэт мэдрэмж төрөх гээд байна гэж хэлэх хэрэгтэй. Ингэж өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ харилцагчдаа нухацтай ярьж чаддаг байх нь чухлаа. Эдгээр зүйлийг сайн ойлгоод хэрэгжүүлээ сурчих бол хүн хоорондын харилцаа төдийгүй гэрлэл гэх насан туршийн харилцаагаа илүү тайван, амгалан, аз жаргалтай удаан хугацаанд үргэлжлүүлж чаднаа. За ингээд дуслаа. Танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье өрөөё. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхэл хүмүүсээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.